эсхий дүүрхтэн үзүүлж байна. Сайн сайхан тусч байна уу та? Сайхан. Сайн байна уу? Сайхан тусч байна уу? За ажил төрлөн тавлаг уу? Нэлээд хүүтэн байна тий. Нэлээд хүүтэн байна. Хэд хоног Цас ихтэй. Завар ус нэгэн байна. За сураг тарган сайхан үйлжж байна уу? Ажил төрлөн тавлаг уу? Тавлаг. За. Та хэд мал сайн явж ирв? Тавлаг. 94 хончлоо. Хөлдөөгийн малчтаараа ороод сумынхаас нэг онцлог түүхүүтэй танилцал явж байна. За сураг тарган сайхан үйлжж байна уу? Сайхан. Ажил төрлөн тавлаг уу? Тавлаг. Сайн явж байна. Сайн явж байна. За эсхий туурт нэвтрүүлгийг огтж хүлээж авч байгаад надад талархаж байна. Хэддүгээр цэцэрдэг үлээ? Хоёрдугаар цэцэрдэг. Манай багш нар манай багш нар дотор байгаа. Одоо ингээд та идэг ингээд хүлээж аваа. За сайн байна. За сураг тарган сайхан үйлжж байна. Цаас яаж ирсэн үү? Тавлаг сайхан. Энэ жил их цас ихтэй байна тий. Цас ихтэй хүүтэн зурлахгүй байна. Сэлэнгэ аймгийнхаа 2 сумаар орлоо. 90 сум, баруун бүрэн сумаар яваа. Цас ихтэй. Нэлээд өдөөгөр жоохон зотрохом байхтай. Монголыг одоо 18 80 гаруй сумдуудаар 3 жил тойрж явна. Сум болгон тэгэл олон юм ястан угсаатны өөр онцлог сүүгүүдтэйсэн танилцаад 230 гаруй ангитай нэвтрүүлэг үзэгчтэй хүргээл явж байна. Мэдээж одоо бас энэ сайхан сумынхаа бас нэг цэцэрлэг сургуультай бас сайхан танилцаад биднийг бас өгтөж хүлээж авсан бас талархаж байна. За та бүхэн ч гэсэн бас бичлэгтэр иржтэй сайхан нэвтрүүлэгт бас оруулахад ирж байгаад маш их баярлалаа. За сайн байна уу? Сайн явж ирлээ. Сайхан үйлжиж байна. За дөрмөх хөх тэнгэрийнхээ өнгөтэй цэнхэр хадган барьж эсхий тууралт нэвтрүүлгийнхаа хамт олныг өгтөж хүлээж авсан багш нартай хамт олонтой бяцхан үүстэй талархлаа. Баярлалаа. За сайн байцгаана уу? Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Ямар хөөрхөн хүүхдүүд ирээдүйн Монголын үлсэн маань тий. За сайн байна уу? Эрдэнэ номын үйл найр уу? За үлсчээ дэнаш. Нормог байгаа мó та. За. За хин гэдэг юм. Одоо. За. Ямар дуудуулах юм? За, нэрээ тийш. Амар байна уу? Ямар хөөрхөн бяцхан хүнж вэ? Аав ээж нь хин бэ? Ийм хөөрхөн хүнж. Ээж анаа хин гэдэг. Аав ээж. Ганзул шинэ. За. Дуулах юм уу те? За ингээд Монголынхаа гоё ард түмдэг гоё нэг ямар дуу дуулж гэх юм? Өнөөдөр бүгдээрээ өг соёлоо дээдлийн дуугаа бүгдээрээ хамтдаа дуусгая. Хүүхдүүдээ. За багшаа дагаад дуулаарай хүүхдүүдээ. Гоё бие.
Бид нар одоо яг насанд нь сургалтын хөтөлбөр хүүхдүүдтэй сургадаг шүү дээ. Тэгэхээр сургалтынхаа хөтөлбөрөөсөө гадна хүүхдүүдийн оюун ухааныг хөгжүүлэх те. За нөгөө сургууль бэлтгэж байгаа шүү дээ хүүхдүүд маань. Тэгэхээр энэ сургуульд өмнөх болох. Сургуулийн өмнөх боловсролыг эзэмшүүлдэг. Хамгийн анхны. Тий. Тэгэхээр хүүхэд болохоор одоо 2 3 4 наснда яг тэр нөгөө авах ёстой тий. Тэр мэдлэг чадвар тий. Тэр эзэмшлийг авч идэг. Тухайн үед нь бид нэр одоо яг энэ хүүхдэд суулгаад өгчих юм бол нөгөө хүүхд чинь нөгөө зөв Монгол иргэн зөв Монгол тий. Одоо хүүхдийг болов тий. Одоо бид нэр бол тий яг үнд суурийг тавьж өгдөг тий. Тийм учраас манай цэцэрлэг болохоор аль болохоор сургалтынхаа хөтөлбөрөө яг өөрснийхөө тий цагийн хуваарийнхаа дагуу явуулна. Тэрнээс гадна дугуйланч гэдэг юм уу нэмэлтээр заавал тийм тий сургалтын бас шинээр тийм хүүхдүүдтэй хөтөлбөр бас хэрэгжүүлж ирж байгаа. Хамгийн анх одоо Сэлэн аймагт анхдагчаар Цэгэр наадыг гээд одоо нөгөө боловсролын шинжилгээ төрийн бас байгууллагатай хамтраад 5-6 жилийн өмнө анхдагч Цэгэр наадыг гэсэн энэ хөтөлбөрийг бас хэрэгжүүлээд хүүхдүүд манд бас тухайн үед бол одоо улсын чанартай тэмцээнд нь ороод эцэг эхтэйгээ багш нар нь хүүхдүүд маань нэлээдгүй хэмждэг бас үзүүлж байсан. За тэгээд ярьж агаад багш нартайгаа ярьж агаад өшөө дахиад хүүхдийг цааш нь хөгжүүлэхтэй. За хөтөлбөрөөс сургалтынхаа хөтөлбөрөөс гадна юуг бид нэр хүүхдийг хөгжүүлэхэд аль нь төлхөө байх уу гэсэн ингээд багш нар хоорондоо арга зүйч ярьж агаад Сэлэн аймгийнхаа одоо оюун ухааны академитай 2 дахь жилдээ хамтарч ажиллаж байна. За энэ оюун ухааны академитай хамтарч ажилласнараа та бүхэн сая үзүүлсэн тий хүүхдийн оюун ухааныг нөгөө спорт төрөлтэй аяг кей мастер гэдэг ингээ хүүхдүүд маань бас богинохон хугацаанд бол нэлээдгүй хэмжэлт тий бас нэг үзүүлж тэгээ Сэлэн аймгийнхаа бас энэ өөрсдийнхээ сум болон за энэ 2 дугаар цэцэрлэг дээр нь Сэлэн аймгийнхаа нэрийг бол бас улсын чанартай тэмцээнд орж бас нэлээдгүй хэмжэлтийг үзүүлсэн байгаа. Тэгэхээр нөгөө бид болохоор зөвхөн өнөөдөр сургалтынхаа хөтөлбөртөө хайрцаглах биш тий. Аль болох нөгөө хүүхдүүдийг яг л тэр нөгөө хүүхэд ямар насндаа чадвар энэ эзэмшлийг тий авах ёстой. Яг л тэр нөгөө 2 3 4 наснд нь тэр хүүхдэд яг л тэрийг хүргэж өгөх хэмжээний имийг л одоо өөрснөө бид нар бас нөгөө хөтөлбөрөөс гадна хэрэгжүүлж байгаа. Тэгэл манай багш нар одоо манай хамт олон болвол айгуу тийм хооронд амар тийм эвсэг те. Одоо ингээл сум орон нутгтаа ямар нэг юм зохион байгуулалтал бүгдээрээ орж ирээд чаддагч байсан чаддагч байсан орж ирээд бүгдээрээ ингээл нэг баг хамт олон болж бас ажиллаж чаддаг. Бас нэг тиймэрхүү памперстайгаа ирж байгаа хүүхдүүд памперстайгаа ирээд авч те. Айгуу тийм ээж гэсэн аав ээж гэсэн тийм сайхан сэтгэлтэй энэ олон хүүхдүүдийн тэр шуугаа тий. Гэхдээ хүүхдэд дараахгүй энерги чигдэг хүүхдээс очиж байгаа энерги л бүрддэг гэсэн. Гэхдээ асар их одоо тийм хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй хүний одоо тий
Үүний гарнаа сайхан гарч мандж байгаа шиг хүн энэ хүмүүний заяад хүн болоод одоо ингээд бидний үлээр тосож явж байгаа юм бол харахгүй багштай байдаг. Гэхдээ энэ бүх юм тэр ойлаа одоо зөндөөл юм одоо энэ дотор бол байж байгаа. Тэр бүгдийг одоо сайхан эрг гоё сайхан хүлээж авдаг, тэр төвчээр байдаг. Хичнээн өнгөрсөн тэнд буур хөлн байхгүй байдаг. Ийм одоо тийм сайхан мондог одоо хүмүүс л одоо тийш одоо хүмүүс харахад бол тэр хүн бол одоо яг л ингээл өнөөдөр энэ 8 цаг энэ 9 цагийг ингээл өнгөрөөдөг гэж байгаа боловч өөрөөсөө яг дундаа ороод ирэхээр яг эцэг эхчүүд тэрийг ойлгодог байхгүй. Бид нар эцэг эхтэй ойлгохын тулд одоо өнөөдөр таны хүүхдтэй те бид одоо энэ өдрийн турш байхдаа ийм үйл ажиллагааг явуулаад ингэж энэ цаг мөч маань ингэж таны хүүхдийн төлөө ажилладаг шүү гэдгийг мэдрүүлэхэд бид нар хишиг өдрөгийг зохион байгуулдаг байхгүй юу. Тэгэл хишиг өдрөгийг зохион байгуулахад эцэг эхчүүд ирээл ажиллаад хүү өстой хэцүү юм бэ. Энд чинь нэг өдөр битэл нэг 2 цаг ороход л уйлахын, хайлахын, шээхийн, баахын, тий хоолыг нийдүүлнэ. Энэ тэндээс нөгөө унж бас бэлтэх, гэмтэх юм гарна штэ. Тэгэхээр аль болгонд тэр болгонд айгүй хэцүү юм бэ нөө. Багш нар гэдэг чинь өстой ийм байдгийн бэ гэдэг бид нар бас ойлгох хэрэгтэй байхгүй юу. Тэгээ нөгөө эцэг эхчүүд чинь ингэж ойлгодог. Тэгээ нөгөө эцэг эхчүүдтэйгээ бид нар бас айгүй хамтарч нөгөө эцэг эхчүүд маань бид нарыг ингээд бид нар өөрснөө дундаа ороод ойлгосноос болоод нөгөө эцэг эхчүүд маань биднийг дэмжиж ажиллана. Ямарваа нэг юм зохион байгуулахад эцэг эхтэйгээ дандаа хамтардаг. Цэмбэ авто гэрэл нь 2014 онд байгуулагдаж автомашины гэрлийн чиглэлээр тасралтгүй найдвартай үйлчлэг үзүүлж байна. Гэрлийн тусгал тохиргоог лам солих, нүүр солих, дээдлийн сурлуулах, төрөлцсөн үйлчлэгээр үйлчлүүлэгчдийн итгэдэг үлдээсэн манай бодлого. Цэмбэ авто ертөнц нэрийн дор үйл ажиллагаа нэгтгэн автомашины гэрлийн салбартаа тэргүүлэгч болох зорилготой тасралтгүй хөгжсөөр Цэмбэ авто. Нэвтрүүлгийн ивент төгчээр ГГ Гоёл брэнд Монголын уламжлалт өв соёл зүү ороож ойсон арьсан ширэн бүс нарийн гар урлал уруухан чамин тансах хийц бат бөх чанараараа өвлөгдөн үлдэх үн цэнийг бид урлан ГГ Гоёл брэнд БЦ компани эрч хүч цагаан будаа. Манай компани нь үржил шинтэй хөрсөн тариалсан амт чанартай тэжээллэг дээд зэргийн цагаан будааг хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийлүүлж импортлон савлаж байна. Цагаан будаа нь зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж, даралт, цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлэх ач тустай. Холбогдох дугаар 99 99 34 29. Яруу зүйл компани Best хачир стандарт гар дүнслийн бичгтээ бүх төрлийн хачир, даршилсан ногоо, салаад, кимчи, органик манту, дүүпүү зэрэг бүтээгдэхүүнийг бүх сүлжээ, орон нутаг, зах худалдааны төвд нийлүүлдэг бөгөөд сав баглаа бодол стандарт хангасан аялал зугаалганд авч явахад авсаархан бүх төрлийн хоол маханд хачраар хэрэглэхэд төгс зохицох бүтээгдэхүүнүүд. Холбогдох дугаар 911 41 28. Нишин Oilio Mongolia 100 жилийн түүхтэй Японы тэргүүлэгч хүнсний тос Нишин Oilio албан ёсны эрхтэйгээр худалдаалагдаж эхэллээ. Онцлог давуу талууд 100% байгалийн гаралтай бөгөөд холестерин агуулаагүй, эрүүл мэндэд тустай. Омега 3 болон Е амин-димээр баялаг зүрх судасны эрүүл мэндийг дэмжинэ. Тосны шингээлт багтаа шарсан, хуурсан болон бусад хоолнуудад элчилгээний шингээлтийг 20% бууруулсан. Хоолны амт үнэрийг өөрчлөхгүй байгалийн амтыг хадгална. Утас 9442 9990 7676 55 85. Либан брендийн Эко ариун цэврийн цаасан эрүүл ахуйн шаардлага хангасан дэвшилт технологиор үйлдвэрлэсэн. Олон улсын ISO 9001, ISO 45001 стандартын шаардлагад нийцсэн. Байгаль орчны ISO 14001 стандарт хангасан 100% цэвэр байгалийн гаралтай түүхийд нь тусгай сортын тармил мод усанд хурдан задардаг, будагч бодисгүй, үнэргүй, торгомсог зөөлөн, харшил өгөхгүй, эдийн засгийн хэмнэлттэй. Ус, тос маш сайн шингээдэг, бүх насныхны хэрэгцээнд бүрэн нийцсэн. Өдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэн. Утас 9191 9970.
бэлэм дотоод байна та. Dabi, pop your day. Хушигны самрын унтаг. Эрүүл мэндэ нэг халбгаар дэмжиж. Омега 3 болон лецитинээр баялаг бол анхаарал төвлөрөл ой тогтоолтыг дэмжинэ. Ханаагүй тосны хүчлүүд нь зүрх судасны үйл ажиллагааг хамгаалж, Е-аминдимийн антиоксидант нь арсыг толгор, залуу харагдуул гол боловсруулалт сайжруулж, стресс бууруулж, тайвшруулан нойрыг дэмжих онцгой давуу талтай. Байгалийн гаралтай бүх насныхан тохиромжтой. Смути, каш, сүү, өглөөний хүнсэнд амархан, амтрахан хэрэглээрэй. 86 23 93 10. Нэвтрүүлгийн ивент тгчээр Түнтгэр манту үндэсний үйлдвэрлэл Монгол амт танд хамгийн сайхан амтыг мэдрүүлнэ. Нэвтрүүлгийн ивент тгчээр Сүнгэр компани уламжлалт борцтой, борцогтой, хийцтэй цай Монгол амт. Нэвтрүүлгийн ивент тгчээр Шуудайн гол компани өвөг дээдсийн хоол цайны соёлыг 100 зам брэндтэй сэтгэлээ шингээж бүтээв. За дараагийнх нь. Хамаагүй. За дараагийнх нь гээрээ. За дараагийнх нь бэлтчээрээ өгтүүдээ. Өөрөхгүй шүү. Дараагийнх нь бэлтчээрээ. За дараагийнх нь бэлтчээрээ өгтүүдээ. Оо сайн байна. За хурдлаарай. За хурдлаарай өгтүүдээ. Гүүрээ. За гэлцчих. Гэлцүүлээрэй. Цикл шүү өгтүүдээ. Заяа. За гэлцээрэй. Оо сайн байна. Сайн байна. За дараагийнх нь бэлтэж гараа. Чи 363-ыг биш юм нөхөө заяа. За унгаахгүй гоё гэрээ өгтүүдээ. Хийгээч. Цаг нээч. За гэлцээрэй. Нэг цаг байна. За унгаахгүй гэлсгэр. Ямар мундаг юм бэ? Оо сайн байна. Сайн байна. За дараагийнх нь гүгээрэй. За циклээр шүү. Аяга унгаахгүй гэрээ. За нэг хойш очроо. Аяга унгаахгүй шүү. Болгоомжтой өгтүүд аяга унгаахгүй гоё гэрээ. За аяга унштай. За ингэж тогтсноор хүүхдийн хурд хүч авхаалдсан ба тэмцээнд орж суралцсан гэсэн үгт. За гарын жижиг том булчингууд хөгжин бас хүүхдийн зүүн баруун тарих энэ тоглоомыг тогтсноор хөгждөг байгаа. Энэ бол сүүлийн үед Монголд их түгээн дэлгэрээд байгаа спорт. Манай хүүхдүүд ер нь улсад дандаа ихний 10 дугаар байлд ордог байгаа шүү. За хүүхдүүдээ гэлцээрэй. За одоо чи хийч. За өмөлөхгүй шүү хүүхдүүдээ. Өмөлөхгүй шүү. Энэ очроо мөлөхгүй. Очроо. За энэ хүүхд маань улсад 1-р өрөнд орсон байгаа. За сайн байна. Хамгийн мундаг охин байгаа шүү. За. Оо сайн байна. За энэ маань бас улсын чанартай уралдаан тэмцээнд ордог ууган цэцэг бас их мундаг охин байгаа. За энэ маань бас манай спортлог тамирчдын маань нэг дэлгэр заяа гэдэг хурд хүч авахсан ба сайтай мундаг хүүхэд байгаа. Ийм мундаг. Улсад бас дандаа ихний ард чигсдэг. За энэ сүбэдэ маань улсад бас сар болгон улсын чансаанд орж дээгүүр бас ихний ард ордог хүүхэд байгаа. За дараагийнх нь ойко ирээрэй. Ойцсон бүгээрэй.
За энэ маань манай ингээ хамгийн жижигхэн нодны ах сургалт авч байгаад жижигхэн аягаар хичээлж ирсэн бол энэ жил ингээд үндсэн стандарт аяг руугаа орчихсан ингээ явж байгаа. Сар болгоны чансаанд ордог. Ийм хурд төвчтэй ахаалчтай ийм сэргэлэн охин байгаа. За манай нөхөө болохоор итгэл баяр. Аяга амрах шүү. За энэ итгэл баяр маань бас улсад эхний 10 чигсдэг бас мундаг тамирчтай нэг байгаа. Бидний зорилт болохоор 4 сар Монгол улсын аваргын тэмцээн болон энэ тэмцээнд ганцаарсан төрлөөр орох зорилго тавьсан ажиллаж байгаа. За энэ маань Тэмүүжин нэг одтой цагаан бугуурчтай тамирчин байгаа шүү. Ийм мундаг. За энэ маань Батчимэг гээд манай ангийн бас спортлог хүүхдүүдийн нэг мундаг охин байгаа. За хамаа. За энэ охин маань 2 одтой шар бугуурчтай тамирчин байгаа. Бас ингээ эхний цолуудаа аваад ирсэн байгаа манай хүүхдүүд. Одоо гол нь 4 сарын 8-нд улсын аврагт оролцох бэлтгэлээ хийж байгаа. 2 гараар зэрэг ажиллана гэдэг чинь баруун зүүн тарих зэрэг хөгжнөө л гэсэн үг. Манай хүүхдүүд ер нь нэг чадварлаг мундаг эцэгчүүд маань бас хүүхдүүдээ их дэмждэг. Айгу мундаг эцэгчүүдтэй. Бас хүүхдүүд бид нар маань эцэгчүүдийнхаа дэмжлэгээр ингэж айгүй их олон амжилтыг гаргаж байгаа. Тэр эцэг эхчүүдийн хамгийн их одоо илүү одоо цаг хугацааг хүүхд багштайгаа өнгөрөөж байгаа учраас тэр хүүхдийн уур одоо ааш цаг бүх юмыг л багш хийж байгаа. Тийм шүү дээ. Одоо өглөө гараад орой ирж байгаа шүү дээ. За 7-гийн 2 өдөр бол одоо тэр бүлтэнд байж бус ээж аав нь ажил зүйлээр явж байгаа хүүхдэд цэцэрлэг явж харин тэр хүүхдэд яг хэм өдөржингөө хамт байдаг бай. Өдөр болгон хэм байдаг бай. Багш хүн байдаг. Аав ээжийн тэр сайхан сэтгэлийг бас ордож өмнөөс нь тэр багш хүн өөрөө тэр эцэг их нь тэр бас нэг тэр хайр энергийг бас орлоод бас өгч өөрийн хүр хүүхд шиг бодож бас ингэж нэг их л том юмыг үйл явдаг юм одоо тэнгэрлэг сэтгэлтэй юм сайхан цэцэрлэгийн багш нартай бас Монголын хард өмнөөс амжилт хүтээ гинэлэг сайсах бас хүсэвэрээ. За баярлалаа. Тэгэл одоо бас л нөгөө хүмүүжил бас ямар байх вэ гэсэн эхнээс нь Монголын одоо сургууль одоо цэцэрлэг ерөнхий боловсрол сургууль бол арай нэг цэцэрлэг чадвартай нэг хэл ам ойлгохгүй тэгэл өстой нэг арга ивэн олохгүй хөөрхөн. Тийм шүү дээ. Одоо тэгээ нөгөө хүүхдүүчийн онцлог таахгүй гүнжүүд хүүхд байдаг тийм. Тэгээ ямар нэгэн бас аутизмтай хүүхэд байна. Тэр нь дотор чинь эсвэл нөгөө жоохон ингээд тий онгорооход нөгөө хүүхд чинь бас сурах. Тэгээд нөгөө аль болох нөгөө хүүхдүүдийн чинь онцлогт нь тохируулаад салахгүй л тэгдэг шүү дээ. Тэгэхгүй бол эрсдэл маш өндөр шүү дээ. Хэцүү шүү дээ. Цаашаа хараад нэг тий. Тэгэхээр нөгөө хоёр багш чинь бол одоо тэгэл өстө өглөө нарнаас оройны нөгөө юу харуу бүрээ болтол яг л нөгөө хэдэн хүүхдийнхаа төлөөл өөрснийхөө гэр орныхаа ажлыг бол хайдсан шүү дээ. Эднэр чинь тэгэл одоо яана манай хүүхдийн хуралтай гинэ одоо очих ямар ч боломж авахгүй тэнд нэг тийм ажил хөөцөлтөн гинэ одоо энийг хаяа явахаар бид нэр ганц багш тэр 20-30 хүүхдийг ганцаараа хараад үлдэж чадахгүй шүү дээ. Тэгэл одоо аль болох боломж байна хамаг юм л хаягддаг байхгүй. Тэгэхээр одоо яг хуу тэр болгон дээр та нар ингээд хаяад бас ар гэрээ хаяа гэж болохгүй. Тийм учраас байгууллагын тий бас удирдлага гэдэг чинь тухайн ажилчныхаа нийгмийн асуудлыг бас шийддэг тий боломж гарцсан юу вэ? Тэрийг бас бид нэр ингэж өгдөг байх хэрэгтэй. Тийм учраас одоо энэ тал дээр бол бас манайх ажилчдынхаа нийгмийн асуудал дээр бол аюул бас аюул төлхөө байдаг. Бид нэр аль болохоор хоорондоо амралтынхаа өдрөөр ч юм уу ярьж агаад одоо нэгнийд өвлийн хүүтэнд одоо нөхөр нэрш тийшээ явцсан ч байдаг юм уу эсвэл нэг өрх толгоолсон тий нэг багш ч юм уу ажилтсан байлаа гэхэд тэднийд очиж за нэг тэд өдөр нь хэдүүлээ очиод ирчүүд дээрээ хэдэн эмэгтэй нь очиод нэг модыг хагалч гэдэг юм оруулъя гэдэг юм уу тий би энэ өглөө ихэд за хэдүүлээ ээлжээр ингэж иргий гэсэн айгу тиймэрхүү юмэг бод айгу санаачлагтай ажилтдаг.
Гоёхон цаас дахин боловсруулаагүй байгалийн анхдагч түүхий дээр хийсэн 100% эко цаас. Дахин боловсруулалтанд ороогүй учраас эрүүл мэндэд хор нөлөө үзүүлэхгүй, химийн бодис агуулаагүй, нэм бактери үржүүлэхгүй, харшил үүсгэхгүй, зөөлөн, ус даах чадвар сайтай хамгийн сайн эко бүтээгдэхүүн юм. Өдөр тутамдаа эко бүтээгдэхүүн хэрэглэж зуршил болгоцгоё. Холбогдох дугаар 7712 66 55. Гоёхон брэнд. Camvel брэнд. Ингэний хормог. Дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн бөгөөд ингэний сүүн байгалийн уураг, амин дэм, эрдэсээр баялагтуул дархлааг дэмжиж, хоол боловсруулалтыг сайжруулж, харшил болон мэдрэлийн тогтолцоонд эергээр нөлөөлөхөөс гадна хордлого тайлах үйлчилгээтэй. Түүнчлэн жирэмсэн үеийн болон төрсний дараа эхийн нөхөн сэргээлт, нэрэн шарлалтын үе хэрэглэхийг зөвлөдөг. Эрүүл мэндээр хэмнэлдэг танд Монголын говийн шимийг Camvel өдөр бүр хүргэн хөдөөр нутгийн унаанд тавьж үйлчлэн. Утас 75 75 80 80. Camvel брэнд. Ингэний хормог. Нүүдлийн соёлд зориулсан малын зөөврийн сарвчийг манайх захиалгаар хийж байна. Чанар хийц сайн, угсарч зөөвөрлөхөд хялбар, орон нутгийн унаанд үнгүй хүргэн. Зөөврийн өвөлжөө хаваржааны захиалга авч байна. Жилийн 4 өдрөлд зөөвөрлөн ашиглах боломжтой, бат бөх удаан эдлэгээтэй, байгаль дээлтэй, таны санхүүг хэмнэн. Овор хэмжээ нь буулгаад ачаалахад портер машинд багтана. Бод, богийн хашаа, усны болон тэжээлийн онгоцыг мөн хийж байна. Манай хийж буй сарвч болон хашаанууд хийц болон эдлэгээ сайтай тул малчин олныхон талархлыг хүлээсээр байна. Холбоо барих утас 86 тэг 2 98 тэг 9 88 тэг 2 98 56. Хангэ компани 2016 оноос үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Оросын холбооны улсын Miratorg, Черкизово компаниас дахиа гахаамах, нугас, дахианы мах, хөлдөөсөн төмсийг олон нэр төрлөөр импортоор оруулж Монгол улсын стандартын дагуу шинжилгээнд хамруулан борлуулдаг. Хангэ компани бүтээгдэхүүнээ Улаанбаатар хотын томоохон сүлжээ дэлгүүр, хүнсний захууд, ресторан, хоолны газрууд болон орон нутагт захиалгын дагуу зориулалтын хөргүүрт машинаар хүргэж өгч үйлчилдэг бөгөөд айл өрх албан байгууллага, найз нөхдүүдийн захиалгаар гэрт хүргэх үйлчилгээ үзүүлдэг. Холбогдох дугаар 94 99 94 88 91 99 94 88. Хулсны хандтай аяг тавг угаагч бүтээгдэхүүний давуу талууд байгаль орчин дээлтэй эко хэрэглээ. Нэг туслаар хоолны тос бохирдлыг үр дүнтэй арилгана. Тусгаал нь нэмсэн чийгшүүлэгч найрлага нь гарын арсыг хураашуулахгүй, харшил үүсгэхгүй. Аяг тавган дээр савнгийн үлдэгдэл үлдээхгүй, гадаргууг маш сайн цэвэрлэнэ. Берсүүд жүржийн ох нэмсэн тул зөөлөн сэргээгч үнэртэй. Гэр бүлийн хэрэглээг Green Leaf Martas. Холбогдох утас 9912 тэгс тэг 2 88 тэг 3 53 11. Нэвтрүүлгийн ивент төгч Triple M 100% далайн байцааны шаржигнуур чипс. Triple M далайн байцааны чипс нь 100% байгалийн гаралтай далайн байцаагаар хийгдсэн эрүүл мэндэд ээлтэй амин дэм эрдэс бодисоор баялаг хамгийн амттай. Ивент төгч Биелэг хүнс компани. Монгол уламжлалт зоог жинчин бууз банш. Өв соёлоо дээдлээ. Нэвтрүүлгийн ивент төгч мөн хурлан Монгол үндэсний дээл уламжлалт өв соёлоо эрхэмлэн дээдлээ. Мөн хурлан нэвтрүүлгийн ивент төгч монголчуудын хүндэтгэл бахархлын бэлэгдэл мөнгөн аяга. Ориглон мөнгөн аяга. Мөнгөн аягны уламжлалт хийц. Нэвтрүүлгийн ивент төгч Сүнгэр компани. Уламжлалт борцтой, борцогтой, хийцтэй цай. Монгол амт. Мэдки соноод нөгөө
Харахгүй шүү хүүхдүүд ээлжээр энэ дээр сууж байгаа хоёр нэгтэй харна шүү дээ хүүхдүүд ээлжээр харна. хүн байдаг. Шансууд гэж байна. Яа, нараа. За ихтэй. За. Ваа, за. За. Ажин. Аа. За. Ингээд шүү. Гэн дээрээ тавьчихсан. За. За, одоо төгч юм шиг яаж. Сайн тэгэхээр За тэгэхээр яг нь харавж байгаа хүндээ бүгдээрээ сумаа авч өгдөө шүү хүүхдүүдээ тий? чи сумаа авч байна. Харавж байгаа хүнд босч сумаа авахгүй нэ тийм үү? За хараа. Таны сумаа хай. За одоо тэмүүжин босоод ихээ сууч. Баталгах суучих юм. За баталгах суугаарай. За энэ тоглоом нь болохоор Keymaster буюу альсан тоглоом. Энэ тоглоом нь болохоор эрт дээр үеэс одоо уламжлагдаж ирсэн тоглоом. Сүүлийн үед ингээд шинжлэхдээ Keymaster нэртэйгээр одоо манай Монголд их түгээн дэлгэрэгдэж байгаа энэ тоглоом. За энэ тоглоом нь болохоор дэлхийн шилдэг 100 тоглоомын нэгээр сая бүртгэгдсэн байгаа. За энэ манай ангийн энэ хүү болохоор улсад ерөөс айгүйх дээгүүр жагсдаг. За энэ охин маань байна. Сар болгоны чансаад Батчмаг гэдэг энэ охин маань сар болгоны чансаанд ордог. За энэ тоглоомыг тоглосноор хүүхдийн баруун зүүн тарих хөгжин, гарын жижиг булчингууд хөгжин, бидний нүдэнд харагдахгүйгээр айгүйх тархинд нь өөрчлөлт явагддаг байгаа. Энэ тоглоомын төрөл нь болохоор харж салгах, харахгүй салгах гэсэн ийм хоёр төрөлтэй байдаг. За энэ хүү маань улсад 3 дугаар байранд 7 дугаар байранд орсон Итгэл Баяр гэдэг энэ хүү маань спорт төрөлтэй аяг шоо энэ онцон тоглоом буюу Keymaster тоглоомоор шуурхай хичээлж байгаа. Ийм мундаг хүү байгаа. За энэ хүү маань 21 секунд хийжээ нүдэ байгаад. За сайн байна. За одоо энэ болохоор дэлгэр заяа гэдэг энэ охин маань бас улсад дандаа эхний 10-т гардаг. За минь хүү. Би одоо юм найрсдаг юм уу? Тий. За энэ дэлгэр заяа гэдэг энэ охин маань хөөхөн жижигхэн. Энэ охин маань улсад 7 дугаар байранд орсон байгаа. Ер нь сар болгоны улсын чансаанд байнга ордог. Би тэд бас энэ 14 сарын 8-нд болох улсын аваргын тэмцээнд ганцаарчлан төрлөөр ороход бас бэлтгэлээ хийж байгаа. Энэ хүн маань Баттулга гээд улсын чансаанд бас сар болгоо оролцдог. Манай ер нь эцэг эхчүүд хүүхдүүдэд айгүй их дэмждэг, хүүхдүүдэд айгүй хөрөнгө оруулалт хийдэг. Энэ цаг тоглоом бүх зүйлийг ерөөсөө ямар л тэмцээнд орно, юу л хэрэгтэй вэ бүгдийг авч өгдөг. Манаас эцэг эхчүүдэд бас дуртахад бас таатай байна. За энэ охин маань Жаргал гээд охин байгаа. За бас спорт төрөлт бүх төрлөөр бас хичээлдэг. Харахгүй салгах, харж салгах, спорт төрөлтийн аяг, өрөбөх шоу бүх төрлөөр хичээлдэг. Ийм мундаг охин байгаа. 10 сард улсад 1-р байранд орсон. Ийм мундаг охин байгаа. За ууган цэцэг гээд энэ охин маань бас сар болгоны улсын чансаанд 23 секундээс за сайн байна. Энэ хөө дахиад оруулчаа. За энэ охин маань ууган цэцэг гээд бас мундаг охин байгаа. Улсын сар болгоны чансаанд бас тасралтгүй ордог. Эцэг их нь бас айгүй гоё дэмждэг хүүхд байгаа. За энэ охин маань оюу цэцэн гээд бас манай ингээ мундаг хүүхдүүдийн нэг нь байгаа. За миний охин Гэлсич. За энэ Keymaster гэх тоглоом нь болохоор бид нар хэл ярих хичээлтэйгээ уялдуулж болдог. Энэ нь болохоор одоо манжин үлгэрээр бид нар ингэж ярьдаг. За өвгөн эмгэн хоёр эхнийх нь цагираг өвгөн, дараагийн цагираг нь эмгэн, дараагийнх нь ач охин,
нохоо муур гэд. За одоо хачихна өвгөө эмгөө хоёр амьдрдаг байж тариа тарьжээ гэдэг үлгэрээ ярьж байгаа бас бид нар хүүхдүүдтэй энэ тоглоомоо зааж өгдөг байгаа. За сайхан хуучлаа, сайхан танилцлаа. Бидний хүүхдүүд хүлээж авснаас талархлаа. Тэгээд бид нар чинь нэг суманд 4 удирлаар нэгтгэе. Зуны цэцэрлэг гэж бас гарч Гар байна. хөлбөр сугалт. Тэгээд зуны цаг дэлгэр цаг үед дахин сайхан уулзъя. За 4 удирлаар явж иж одоо энэ сумаар сумаарнуудынхаа одоо цаг гаргаж яагаад Монгол 4 удирч одоо өөр хоол цай, өөр юм заашилтай, өөр байгалийн мөнгөтэй тэрийгэ дагаад ахуй соёл өөр үүдэг учраас энэ одоо үйл бас бид дорж ирж байна. Тэгээд бас сургууль цэцэрлэгээр бас ороод байгаа гэж бас нэг барилэлээ. Тэгээд нэг бас за хүүхдээ хүлээж авсан энэ цэцэрлэгийн хамт олон багш нартай хүмүүстээс таалагдж байна. За Манай нэвтрүүлгийг бас дэмжиж хамтран ажилладаг байгууллага манаас гарын нэлгээ бас манай нэвтрүүлгийг дамжуулж та хэд бас явуулсан байна. Нэвтрүүлгийн ивент төгчээр Триллион Effect компани эрүүл эко сонголт Goodwill. За ингээд та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэндээ ажлын өндөр амжилтыг хүсье. Тэгээд дараа нь ирэхэд манай хаалга нээлттэй шүү тий. Өшөө дахиад та бүхэндээ бас нэлээдгүй бас тий өөрснийхөө туршлага онцлог илүү нэмээд та бүхэнтэйгээ дахиад уулзахыг ерөөлийг дэвшүүлье. за баярлалаа. За За манай нэвтрүүлгийг дэмжиж ажилладаг байгууллага Goodwill гэдэг брэнд байна Орсын. За эдний хамт олноос өгч байна. за баярлалаа. За хүүхдийн сайхан боловсролыг сайхан дэмжиж mëснийхээ өвс соёл хүү уламжлалаа сайхан дээдлэн бас хамтран ажилладаг компани байна. Бас энэ байгууллагууд маань бас энэ бас визэнд бас тусал цаг үзүүлж ингэж олонныхоо хүч буйнаар энэ олон даваагүй давж энэ маш олон цуврал нэвтрүүлгүүдийг одоо бид нэгжтэй үргээд байна. Манайч одоо төрийн бас байгууллага тэгээд хүн ардынхаа итгэл сэтгэлээрээ нэгдэж агуу сайхан түүх соёлоо сурчлах, таниулах хүн болгоны тэр одоо сайхан өөрсдийн бүтээсэн хийсэн сайхан үйлдэл түүхүүд нь хүн болгонд л байдаг шүү дээ. Ганцхан одоо сум гэхгүй аймаг баримж Улаанбаатараар орж энэ асууд бол сум орнуудтай одоо тэр цэцэрлэгийн одоо багш нар хүүхдүүдэд ямар боловсрол зааж олгож энийг л одоо бид нар газар дээр бас сайхан эргээд түүх болно. Эргээд одоо 30 жилийн дараа бас та бидний нэвтрүүлгийг энэ хүүхдүүд маань ингээд том болоод нэг харахад ийм байсан шүү дээ. Хөрсөн гэж бас нэг түүх шүү дээ. Тэстэ түүх байгаа. Тийм учраас энэ нэвтрүүлгийг бас дэмжиж одоо бас TV5 телевиз, 5 Эрдэнэ, MSC, Mass TV, TV7, 5 телевиз маань ингээд улс баяр төлөвлөлт явдаг. Хүргээд явж байна. Их олон хүмүүс маань, олон байгууллагууд маань тал талаасаа энэ нэвтрүүлэгт сайхан, итгэл сэтгэл буйнаараа хамтар сайхан ажилладаг юм сайхан нэвтрүүлэг